За одоо та бүхэнд бас нэгэн амьсгалын дасгал зааж өгье. Яг одоо таны ингээд цээж хорсоод гороогоод ингээд зовиртой байгаа бол энэ дасгалыг хийгээл ерөөсөө нэг 3 минутын дараа гэхэд зовир чинь шууд илт намдах ийм дасгалыг зааж өгч байна. Тэгэхээр дасгалынхаа техникийг зааж өгье. За амьсгал аавна. Амьсгал авахдаа хөвлөгээр ингээд сүдийж өгнө. За хамгийн сайнаараа одоо хамраараа урт амьсгал аваад тэгээд гисээ сүдийлгэлээ. За тэгээд та яг нэг 100 настай хүн тэр 100 бэлон дээр байгаа 100 лаг үлээх гэж яаж ингэж удаан үлээх вүлээ тэрэн шиг л яг ингээд нөгөө нийт авсан агаараа амаараа ингээд бүгднийг гаргаад таны агаар бүгд дууссан хойно та доошогоо бүтээхдээ хоёр хүлийн дундуур та толгоогоо оруулаад за тэгээд хөвлийгээ шахаж өгнө. Тэгэхээр энэ тохиолдолд таны хөвлийд байгаа болон ерөөсөө таны амьсгалсан төрөний агаар бол бүгд гадагшлана. За ингээд гадагшлсныхын дараа та амьсгаа авахгүйгээр аваагүйгээр босож ирэнгүүтээ хамар болон амаа ингэж дарж өгнө. Тэгээд энэ уушгинд үлдсэн баг зэргийн агаар байгаа. Тэр агаарыгаа дээш нь ингэж одоо сорж байгаа юм шиг хамарлуугаа одоо тагнааруугаа сорж байгаа юм шиг ийм татах одоо носоосны хөдөлгөөнийг бол ингэж хийж өгнө. За энэ дасгалыг хийгээд байхад бол та өөрөө шууд мэдэрнэ. За эхлээд хамтдаа хий. За эхлээд хамраараа амьсгаа аваад гисээ зүдэлэх нь шүү дээ. За энэ дасгалаа хамтдаа хий. За амьсгаагаа авлаа, гисээ зүдэлгэн. За энийг та хийж чадах хэмжээгээр хийгээрэй. Магадгүй та ахмад настай байвал 2 удаа ч хийж болно. За цаашлаад хэрвээ та энэ дасгалыг 3, 4, 5 гэд ингээд нийтдээ 3 минут хүртэл ингээд хийгээд байх тохиолдолд таны энэ олон холон доотлын тэр булчин бол чангараад хотоод хүчил дэше орж ирж нэмж гэмтэхгүй болж ирээд ингээд хорсох нь бол намдэн шүү. Тэгэхээр энийг та өвдсөн үед нь ч гэхгүй ерөөсөө өдөр болгон байнга хийж хөвшөөрэй.